Тий, өнөөдрийн хурал бол яг үндсэн нэг л асуудал хэлсэн. Энэ бол манай намын үндэсний бодлогоороо манай намын их хурлаар үндсэн дүрмийг шинжилэн батлаад улсын дээд шүүх дөрвүүлсэн. Улсын дээд шүүх яг хугацааны одоо 30 хоногийнхоо дотор нэгтэлж байгаад манай намын дүрм дотор улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн, одоо зөрчилдсөн байгаа болон редакцийн шинжтэй 6 хуудас саналыг бол манай намд хөргүүлсэн. Энэ асуудлуудаа бүгдийг зэгцлээд одоо намын хуулинд нийцүүлээд дахиж ирүүлнэ үү гэдэг. Тэгээд энийг ирүүлэхдээ бас энэ өөрчлөлт маань бол 3-1-д хүрэхгүй байгаа учраас та нар заавал улсын их хурлаа хийх шаардлагагүй, үндснийхээ бодлогоороор бол асуудлаа хэлсэн шийдвэрлээд ирүүлж болно гэдэг. Тэгээд үүнтэй холбогдуулаад намын дарга дахин манай дүрмийн ажлын хэсгийг шинжилэн байгуулад тэгээд энэ дүрмийн ажлын хэсэг намын үжил баримтал дүрмийн үндсийн зөвлөлд хуралдаад энэ асуудлуудаа бэлдсэн. Тэгээд өнөөдрийн хурал бол яг тэр асуудлынхаа хүрээнд товчхон ажил хэрэгч ийм хурал болно л гэж бодож байна. Олон анхаарал татдаг одоо квотын асуудал бол хөндөгдөж байгаа юм. Эмэгтэйчүүдийн одоо нэр дэвших квотын асуудал ч гэдэг нэг үсэн энэ дээр ер нь ямар нэгэн өөрчлөлт орж байгаа юм. Гол одоо хилцэг асуудлын өөрчлөлт нь сонгуулийн процесстэй холбоотой зүйл байгаа. Ер нь бол тодорхой асуудлуудыг яг хуулинд зааснаар журамлаач гэсэн саналуудыг бол ирүүлсэн байгаа. За дээрээс нь дугаарын болон техникийн шинжтэй алдаанууд дээр байгаа алдаануудаа залруулаад ирээ. Дараа нь нөгөө асуудлыг шийдвэрлэхэд дугаарын өөрчлөлтөөс болоод тухайн асуудлуудаас нь бас хүндрэл үүсээд идэг. Тэгэхээр энэтэй холбогдуулж гаргасан байгаа. Ер нь бол гендерийн асуудал дээр бол ардчилсан нам дандаа тэргүүлж исэн. Бид нар бол гендерийн асуудлуудыг дандаа хуулинд байхгүй байсан ч гэсэн өөртөө намынхаа дүрмэнд оруулж хэрэгжүүлж ингэж явж байсан. Тийм учраас ер нь бол гендерийн тэнцвэртэй байдал хангагддаг ардчилсан нам бол манлайлал үзүүлээд яваад байна. Одоо бол улс төрийн намын тухай хуулиар бол ер нь өндөр хөгжилтэй орнуудын хамгийн өндөр зэрэгэлдүүд 40% зэрэглэл дээр байгаа. Тэгээд энэ асуудалтай холбогдуулж энэ асуудал яригдах баха гэж хэлж байна. Шийдвэрлэх дотрын асуудлыг таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ? Өдөө гэж чинь зургаалсан яваа орон нутгч одоо 1500 ажлтай байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь одоо бас яг энэ та бүхний ялалтын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх тулд ямар одоо процесс тааш хөрвүүлж байна. Бүлэг парагцуудын эрх ашиг шүүмжилдэг тийм. Тэгээд жирийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх бидний эрх ашиг хамгаалах асуудал юу вэ? Ер нь бол нам чинь өөрөө олон нийтийн байгууллага одоо сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энд эвэн нэгдэж байгаа хүмүүс бол өөрийнхөө одоо хичээл зүтгэлээр тэр намынхаа үйл ажиллагаанд оролцдог. Тэгээ тэрийг хэмждэг хоёр том л хэмжигдэхүүн байдаг. Нэг нь бол санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Нөгөө нь өөрийн биеэр оролцож намынхаа үйл ажиллагааг сурчлах, тэ улс төрийн үйл ажиллагаанд төтөй оролцох энэ боломжуудыг нээж өгдөг. Анхнаасаа намын санхүүжилтийн асуудал нь өөрөө одоо улс төрийн намын хуулиар ч гэсэн бас төгс зөвлөлдөр шийдэгдэг учраас манайх хоёр дмаа шинжтэй. Өөрөөр хэлбэл гишүүдийн татвар болон хандвар санхүүжих тодорхой хэсэгтэй, төрийн санхүүжилт авдаг тодорхой хэсэгтэй ийм зүйл байна. Тэгэхээр одоо бол улс төрийн намууд парламент эзэлсэн суудлынхаа хуваар улс төрийн одоо намын санхүүжилтээ төрөөс авч байгаа. Энэ бол улс төрийн намуудын хариуцлагыг бол маш өндөр болгодог. Дээрээс нь гишүүд өөрөө тодорхой хэмжээний хандив өгж оролцож байгаа гэдэг чинь гишүүний улс төрийнхаа намын үйл ажиллагаанд оролцоог бол идэвхжүүлдэг ийм зүйл болж өгдөг. Ер нь бол та нар өөртөө ч гэсэн харж байгаа бах. Улс төрийн сонгуулийн үеэр хамгийн их зардал хаана гараад идэг гэхлээр нөгөө ухуулагч сурчлагаан дээр ажиллаж байгаа хүмүүсийн зардал гараад идэг. Гэтэл ардчлалын түвшин өндөр хөгжсөн улсуудад эсэргээрээ тэр хүмүүс өөрсдөө үнэгүй ажилладаг. Дээрээс нь өөрсдөө хандив өгдөг. Тэгэхээр ийм хэмжээний сэтгэлгээний өөрчлөлт хийх боломжуудыг бол бас энэ улс төрийн намын хууль, улс төрийн намын төлөвшлөөр бол харуулах ёстой гэж ингэж бодож байгаа. Ер нь бол манай намын хувьд бол Монголын одоо улс төрийн намын төлөвшөлд юугаар онцлог гэхлээр ингээд олон намаас нэгдсэн учраас анхны суурьдын фракцийн одоо үйл явцууд маш хүчтэй байсан. Тэгээд би бол яг ардчилсан намын ингээд нөгөө сэргэн мандлын 2 дахь үе шат ирж байгаа гэж хувьдаа үздэг. Яг тэгвэл 90 оноос хойш одоо улс төрийн намын хууль 90 оны 5 сар батлагдаад явснаас хойш 35 жил болцсон.
Энэ хооронд одоо манай намыг үүсгэн байгуулсан тэр 5 гол намыг үүсгэн байгуулсан лидерүүд ингээд биологийн насныхаа хувьд ч улс төрийн насныхаа хувьд ч гэсэн байр суурь тавьж өгч байгаа ийм үедээ дээрэс нь улс төрийн намын шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад цоо шинэ байдлаар үйл ажиллагаа явуулахын боломжуудыг бүрдэж байгаа. Тэгээ манай намын дүрмээр яаж хийгдэж байгаа вэ гэхээр бүх төвшөндөө одоо шинээр анхан шатны үүрээсээ эхлээд хөдөлгөөнд ороод явна. Дотоод сонгууд бол нэлийн хүчтэй явна. Ингээд намын үйл ажиллагаа бол маш их идэвхжиж сэргэх бах гэж ингэж бодож байна. Орооны гишүүний намын одоо алсан одоо нэг асуудал бас энэ араа хэлээс асуусан байгаа юм. Одоо энэ дээр бас шүүмжлэл авах гэж байна. Яг өнөөдрийн асуудлын хувьд бол бид нар цэвэр улсын дээд зүгээс ирсэн саналд нийцүүлж хийж байгаа өөрчлөлтөө танилцуулаад энэ асуудлаа дахиад улсын дээд зүг рүү явуулах ийм л асуудлыг өнөөдөр бол үндэсний бодлогоор хэлсэн шивдэрлэн энэ өөрчлөлт өөрөө их байсан бол бүр их хурлаа хийжээч дахиж хэлцэх ёстой. Гэтэл бол дээд зүг бол танах бол өөрчлөлт чинь бол цөөхөн байна. Энийг бол үндэсний бодлогоор шийдвэрлэх бүрэн болцоотой байна гэж ингэж хэлсэн байна. Үндэсний бодлогоор нэг шүмний хувьд арчилсан намаас одоо явуулж байгаа энэ улс төрийн одоо үйл явцтай тэр ямар хөрөнгөлтийг өгөхгүй ер нь хэр зөв ажиллаж гин гэж харж байна. Нэгдүгээр, хоёрдугаар чагсаалтад ер нь ямар хүмүүсийг ямар байдлаар ямар одоо шалгуураар гэдэг ч юм уу тий оруулж ирж гин гэж та харж байна. Чагсаалтыг оруулж ирэх ёстой. Ер нь бол хоёр зүйлийг хэлэх гэсэн. Ер нь манай намын одоо засгаас гарснаас хойшх тий үйл ажиллагаа бол сөрөг хүчнийхээ байр суурин дээрээс ажиллаж эхэлж байгаа. Энэ нь өөрөө Монголын нийт ард түмэнд бол үйл ажиллагаанд маш их таалагдчих шиг байна. Яг тэгвэл үнэхээр ард түмэн бас сөрөг хүчнийг өгүүлээд хяналтыг өгүүлээд байна. Энэ нь өөрөө Монголд одоо энэ нэг нам 10 гаруй жил засагласны үр дүнд бий болсон алдаа завхрал тэ авилга хийлэх бол маш олон асуудлыг хөндөж гаргаж ирлээ шүү дээ. Энэ дээр бол арчилсан нам бол тууштай байр суурь баримтлаад авилгалын эсрэг хөгжлийн төлөө бодлого бол тууштай явуулна. Ер нь бол яг сүүлийн үед ингээд ардын намын хурал дээр ч гэсэн сая ер нь бол спискэнд орсон хүмүүс ямар одоо шалгуураар орох ёстой. Тэгээд яаж энэ хүмүүс хариуцлах ёстой вэ? Ер нь бол бид нар спискэн дээр хөнгөн хумга хандсан биш үү гэсэн юм шүүмжлүүд ардын намын зүгээс үлдэх гараад ер нь энэ спискээр орж байгаа тохиолдол бол ер нь яг сонгуулийн хуулиар наваад үзвэл хаалттай гэдэг загвараар явдаг байхгүй. Одоо 12 онд анх хэрэгжсэн. Тэгэхэд бол аль нам нь бол өөрийнхөө намын лидерүүдийг оруулсан. Ер нь бол спискэн тухайн намын бодлогыг авч явж байгаа. Энэ намын үзэл санааг тээж байгаа хүмүүс хүлээн зөвшөөрөх улс төрчид бол орох ёстой. Харамсалтай нь сая 21 онд өөрчлөлт хийчээд тэрийг хэрэгжүүлэхдээ одоо ингээд огт улс төрд байгаагүй ер нь баг намынхаа баталгааг аваад спискэнд орж исэн ийм маягаар явахаар энэ бол өөрөө парламентын засаглалын төлөвшлөлт бол сөргөөр нөлөөлж байгаа ийм үзэгдэл гарч байгаа. Ер нь айлч улсад энэ нөгөө список хэрэгжилж байгаа тохиолдолд профессионал элементийг оруулж байгаа тохиолдолд бол дандаа тэнд тухайн намын лидерүүд нь л чагсаалтыг манлайлж оролцдог ийм боломжтой. Энэ 12 онд энэ бол хэрэгжсэн. Харамсалтай нь энэ удаа 24 онд бол хэрэгжүүлж чадаагүй ийм алдаа гарсан гэж бодож байгаа. Арчилсан нам одоо засгийн газар дахиж орох асуудал бас зарим хүмүүс төрчид ялангуяа улсын хурлын гишүүд засагт орох гээд яваад байгаа ийм асуудал байгаа даа. Уг нь бол ам бол орохгүй хичээд тахад ингээд намын дүрмээс намын одоо бодлогоос зүгж байгаа юм үлээ болох гэж хараад байна. Ер нь бүгд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хамтарсан засгийн газрыг байгуулахад нам хоорондын гэрээн дээр үндэслэж намын одоо төлөөлөл удирдах төв байгуулалт шийдвэр гаргаж явдаг. Тэгэхээр хин нэгэн намын гишүүн юм уу, хин нэгэн улсын их хурлын гишүүний хүсэл зориг тэр бол хувь хүний л хүсэл зориг. Тэрнээс намын шийдвэр бол биш. Тэр утгаар нь аваад үзэх юм бол манай нам бол сөрөг хүчнийхээ байр суурин дээр үйл ажиллагаа явуулна гэдэг төв тодорхой тунхаглаад зарлчихсан байгаа. Оюутныхаатай холбоотой асуудлаар намын дарга одоо намын улсын хурлдах арчилсан намын бүлгийн дарга хийгээд байна шүү дээ. Тэгэхээр энийг өөрчлөх шаардлагатай та юу гэж харж байна? Одоо намынхаа даргаыг чигээл тэр зохицуулт бол одоо намын хуулиар ч юм уу намын дүрмээр зохицуулагдаагүй. Тэгээд ер нь бол намын даргад бид нар ямар үүрэг тавьсан бэ гэхээр намын дарга парламентд
сууж исэн одоо ахмад гэдэг юм уу да тий намынхаа гишүүдтэй уулзалтын үеэр бол ийм улс төрийн одоо эдрийтэй нөхцөл байдалд намын дарга бүлгийн дарга давхар хийжсэн дээрээ тэгээд энэ асуудлууд цэгцрээд үндсэн хуулийн хямралаас гараад төр төвшин болсон үед бол бүлгийн дарга дараагийнхаа асуудлуудыг шийдвэрлэх явах зүйтэй гэсэн ийм саналыг хэлсэн. Энэ ч гэсэн зөв болсон гэж өөртөө бодож байгаа. Тэгэхээр энэ бол цогцож болно, тусдаач хийж болно. Тэгэхээр намын бодлогын одоо байр суурьнаас шалтгааллах зүйлээ гэдгийг хэлсэн. 12 сарын 8-нд нэг оюутлоготой холбоотой нээлттэй сонсгол болно. Энэ дээр бас таны гэрчээр дуудсан болоо та оролцов. Оролцлого байх уу? Одоо оюутлогын гэрээг хийсэн хүн. Тэгээ би энийг бол маш олон удаа тайлбарласан. Харин дахиад бас ард түмэнд шинээр тайлбарлах ийм боломж бол гарч ийн гэж ингэж найдаж байгаа. Тэгээд энтэй холбогдуулаад оюутлогын бүх материалыг нэмэгдээд том зузаан ном гаргасан те 1200 1400 хуудастай. Тэгээд харин би одоо энтэй холбогдуулаад энийг одоо EPUB те софт хэлбэрээр M-book дээр байршуулах гэдэг одоо маш их ажил хийж байгаа. Тэгээд тхиим бол маш олон хүнд хүртээмжтэй болгоохаа. Яг тэгвэл цаасан хэвлэл нь бол олдохгүй байгаа юм шиг үлээ хүмүүс асуугаад байгаа ийм байдалтай.